2024 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 3 цаг 45 минутад Канада улсын Онтариод байрлах баячуудын хорооллын нийгэм байшингаас цагдаагийн газарт дуудлага ирж халдлага болсон тухай мэдээлсэн байдаг. Дуудлагыг хүлээн авсан цагдаа нар байшин руу явах замдаа энэ хэргийг энгийн нэг халдлагын хэрэг хэмээн төсөөлж байсан боловч бодит байдал илүү дор байсан бөгөөд байшин дотор 3 хүн буудуулсан байдалтай байснаас гадна хэргийн газар тэр чихтэй цусан далай болчихсон хаа сайгүй ундуй сундуй байж байла. Цагдаа нар очих үед 3 хохирогч гуруула амьд байсан боловч нэг нь эмнэлэгт хүргэгдэх замдаа шархаа даалгүй нас барчихсан. Талигаачийг Роу Жавей гэдэг 55 настай Хятадын Пужиа мужид төрсөн боловч Канада улсад цагаачлан ирсэн нэгэн байсан бөгөөд Хятад хороололд сүлжээ супермаркет ажилуулдаг чинэлэг нэгэн байсан. Харин нөгөө хоёр хохирогч нь түүний хамаатнууд байсан ба тэд хамтдаа амьдардаг болох нь тогтоогдсон. Харамсалтай нь хохирогчдын биеийн байдал мэдүүлэг өгөхөд тохиромжтой биш байсан тул цагдаа нар мөрдлөгөө гэрч нарын мэдүүлэггүйгээр эхлүүлж шунхай сэдэлтэй дэрмийн хэрэг хэмээн үзэж шалгаж эхэлсэн боловч тус гэрээс ямар ч үнэтэй цайтай эд зүйл алга болоогүй байв. Хэрвээ дэрмийн хэрэг байсан бол гэр бүлийн 3 хүнийг буудаж хайчгаад хэрэгээ бүтээхгүй явна гэдэг бараг л боломжгүй зүйл. Ингэж байтал 2 хохирогчийн биеийн байдал дээрдэж мэдүүлэг өгөх боломжтой болсон бөгөөд тэдний мэдүүлснээр бол хэрэг болсон өдөр цонхоор дамжиж тасгаар багта 3 этгээд нэвтрэн орж ирээд шуудхан л буудаж эхэлсэн ба тэдний гол байн талиагаач Роу Жавей мэтэл олон удаа гал нийсэн аж. Гэвч хаалдагч этгээдүүд царайгаа маш сайн нуусан байсан болохоор хохирогчдын хин нь ямар ч дүрслэл гаргаж өгч чадаагүй байдаг. Талиагаач Роу Жавей нь Канадын хятад хорооллуудад байрладаг алдартай сүлжээ супермаркетуудыг хамтран эзэмшдэг байсан болохоор их хэмжээний хөрөнгөтэйгээ хувьд бол хөрөнгөтэй байсан боловч амь насанд нь халдан байж булан авах өстөн дайсангүй энгийн нэгэн байсан нь энэ хэргийг улам бүр хачирхалтай болгож байлаа. Бүр хамгийн сонин нь Роу Жавейгийн гэрт нэвтэрсэн халдагчид цонхоор нэвтэрсэн гих боловч ямар нэгэн байдлаар хүчээр эвдсэн, хүчээр онгойлгосон шинж тэмдэг огтоосоо байхгүй байсан. Цагдаа нарын олж тогтоож чадсан цоор ганц нотлох баримт нь хяналтын камерын бичлэг байсан бөгөөд энэ бичлэг дээр бичигдснээр бол халдагчид цагаан өнгийн ван загварын машинтай явж байсан болох нь тогтогдсон. Иннээс цааш өөр ямар ч нотлох баримт олдоогүй. Учир нь үл ойлгогдох уг хэрэг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлэгдэж эхлэмэгц Канада улсад амьдардаг хятад гаралтай эргээд нэгэн хэргийг сүхэн ярьж эхэлсэн нь Роу Жавейгийн эхнэр 13 жилийн өмнө Орос сураггүй алга болсон хэрэг байсан юм. Зарим хүмүүс энэ хоёр хэрэг хоорондоо хамааралтай учраас нөхөр нь алагдаж эхнэр нь Орос сураггүй алга болсон байхаа хэмээн таамаглах болсон. Үнэхээр ч байх боломжтой таамаглал гэхэд хэлсдэхгүй. Роу Жавейгийн эхнэрийг Панлин гэдэг 2003 онд 14 настай хүүгийнхээ хамтаар шинэ амьдрал эхлүүлэхийн тулд Канада улсад цагаачилж ирсэн. Панлин болон Роу Жавей нар хоёулаа Хятадын Пужиа мужаас ирсэн хүмүүс байсан учраас мэдээж нийтлэг зүйлс ихтэй байсан ба Панлиныг ирээд нэг их удаагүй байх үед тэд танилцаж дотн болсон ба 2005 онд гэрлэж албан ёсоор эхнэр нөхөр болцгоосон боловч хосуудын амьдрал анхнаасаа ахуулаад энгийн амьдралын хэм маягтай огт байгаагүй. Тэд 2 өөр газарт амьдардаг байсан бөгөөд хаяа уулзаж бас мөн цөөн хэдэн удаа л уцаар ярьдаг байсан. Нөхөр Роу Жавей нь энэ тухайга тайлбарлахдаа бид ажлын нөхцөл байдлаас үүдэлтэйгээр хамт амьдардаггүй байсан хэмээн хэлдэг байсан аж. Хосуудын хувьд хоёр талд хоёулаа чинэлэг амьдралын хэм маягаар амьдардаг байв. Панлин Канадад ирсэн цагаас хойш тогтсон ажил хийж байгаагүй боловч тансаг брэндийн хувцаар гангарч маш үнэтэй үнэт идэллээр өөрийгөө гоёж нөхрийнхөө амьдардаг хотын яг хажуугийн хотод хүүгийнхээ хамтаар баячуудын хороололд амьдардаг байсан. Гэхдээ эхнэр Панлиных нь энэ тансаг хэрэглээний зардал нөхрөөс нь гардаггүй. Тэгвэл эндээс Панлин ажил хийдэггүй байж яаж ийм амьдралаар амьдраад байдаг байсан юм бэ гэдэг асуулт гарч ирж байгаа байх. Хариулт нь маш олон зүйлс дундаас гарч ирнэ. Панлин бол мөрийтэй тоглоомын донтон. Гэхдээ энэ бүсгүй амьдралаа тавиад туучсан уу гэвэл үгүй.
Тэрээр Торонтод байрлах хэд хэдэн казиногийн байнгын үйлчлүүлэгч нь байсан бөгөөд зөвхөн тусгай үйлчлүүлэгчид нь зориулсан тусгай хэсгээр үйлчлүүлэх хэмжээний нэр хүндтэй үйлчлүүлэгч нь болж чадаад зогсохгүй казиногийн хамгийн дээд шагналуудыг буюу джекпот гэх мэт хонжууруудыг нь бүр байнга шахуу авчиж чаддаг байсан. Шууд утгаараа бол панлын казино тоглогчдын мөрөөддөг мөнгөн шагналуудыг нь авч мөрийтэй тоглоомоор мөнгө өсгөж чаддаг нэгэн. Гэвч мөрийтэй тоглоом бол панлины гол мөнгө олох хэрэгсэл нь биш. Панлын зөвхөн мөрийтэй тоглох гэж казино руу очдоггүй байсан ба очдог гол шалтгаан нь мөнгө хүлэх. Тэрээр казинод мөрийтэй тоглох зуураа мөнгө алдаж байгаа хүмүүстэй танилцаж тэдэнд мөнгө зээлдэг байсан бөгөөд Монголд байдаг өдрийн зээлтэй төстэй зээл өгдөг байсан. Өөрт байгаа мөнгөө нэг өдрийн дотор л бараг л нэг нуглаад авчихдаг панлын тансаг амьдралаар амьдрахгүй гэд өөр яхав дээ. Харин энэ мөнгөнийх нь их усөр нь жаахан хачирхалтай. Тэрээр Канадад нүүж ирснийхаа дараа автомашины осолд орсон бөгөөд жолооч нь эмчилгээний зардал болон тохиролцооны мөнгө болгож их хэмжээний нөхөн олгоор өгсөн ба энэ мөнгөөрөө мөнгө хүлээл хийж эхэлсэн байдаг. Амь насаа золиосолж эрүүл мэндээрээ сольж авсан мөнгөө хадгаламжинд хийх юм уу, хөрөнгө оруулалт хийхгүй, казиногийн мөнгө хүлээлт зориулна гэдэг хэр баргийн хүний санаанд багтаад байх зүйл биш. Нэг талд эхнэр нь мөнгө хүлж мөнгө хураагаад нөгөө талд нөхөр нь супермаркет ажиллуулж мөнгө хураагаад маш чинэлэг хосууд байсан боловч тэд хизээж хамт амьдралгүй байсаар байгаад 2011 оны нүрийг үтсэн. 2011 оны 4-р сарын 21-ний өдөр панлын бүсгүй өдрийнхөө ажлыг амжуулахын тулд өөрийнхөө Porsche машиныг унаад гэрээсээ гарсан боловч төлөвлөгөөтэй ажилласаа нэг ч ажил амжуулаагүй байдаг бөгөөд найзуудтайгаа хамт орой хоол идэхээр тохирсон байсан уулзалтандаа хүртэл очоогүй. Найзууд нь эхлээд түүнийг хоцорч байгаа бололтой хэмээн бодоод уцслуун залгаад хүлээгээд л байсан. Панлын угаасаа хэлсэндээ байнга хүрдэг хүн байсан учраас тэд ийхүү хүлээсээр л байсан аж. Ингэж байсаар байгаад орой дуусч найзууд нь гэр гэртээ харьцгааж панлын лүү ээлжлэн залгаж байсан боловч бүсгүй хизээж уцаа авсангүй. Хинч хаана байгааг нь мэдэхгүй байсаар байсан тул айсан найзууд нь түүнийг сургаггүй алга болсон хэмээх мэдээллийг цагдаагийн газарт өгч эрлийн ажиллагааг эхлүүлсэн байдаг. Мэдээллийг нь хүлээн авсан цагдаа нар эхний ээлжинд панлыныг эрен хайж байна гэх зарлан мэдээлэх хуудсыг олон нийтэд цацаж эхэлснээс гадна түүнийг 4-р сарын 21-ний өдрийн 16 цаг 30 минутын орчмоос ахуулаад ор сургаггүй болсныг нь олж тогтоож чадсан. Хамгийн сүүлд хяналтын камерын бичлэгт бичигдснээр бол панлын ямар ч айд сандарсан шинжгүй хар давмгайлсан цэвэрхэн хувцаслсан байдалтайгаар явж байсан бөгөөд ямар ч өр бусын зүйл тохиолдсон шинжгүй байсан гэхэд болно. Бүсгүйн талаарх мэдээллийг олон нийтэд цацснаас хойш яг 2 хоногийн дараа буюу 4-р сарын 23-ны өдөр түүний тухай хамгийн анхны дуудлага цагдаагийн газарт ирсэн нь панлыныг харсан гэх дуудлага байлаа. Гэрчийн мэдүүлэг хяналтын камерын бичлэгтээ бүр яг таарч байсан бөгөөд гэрч панлыныг түүний гэрээс 5 минутын зайтай орших худалдааны төвийн үүдэн дээр харсан болохоо гэрчилж өгсөн. Харин цагдаа нар бүсгүй машиныг тухайн худалдааны төвийн машины зогсоол дээрээс олсон байдаг. Харамсалтай нь машин дотроос ямар ч нотлох баримт болох зүйл олдоогүй бөгөөд тэр машин тэр чигтээ цэв цэвэрхэн хувийн эд зүйлс гээд байх ганц ч зүйлгүй тийм байдалтаар олцсон. Жаахан хачирхалтай гэд хэлчихэд буруудахгүй. Энэ худалдааны төвийн авто зогсоол нь ойролцоо байрлах 2 том казиногоор үйлчлүүлэгчид байнга машина тавьдаг зогсоол нь байсан болохоор панлын казиногоор үйлчлүүлэхийн тулд энд машина тавьсан байхыг ч бас үгүйсгэх арга байдаггүй. Гэхдээ панлын худалдааны төв болон 2 казиногийн аль алинаар огт ороогүй болох нь хяналтын камерын бичлэгүүдээр батлагддаг нь хачирхалтай. Ийхүү панлины талаар ямар ч сураг ажиг гарахгүй тэглээгээд халдлагад хүрсэн шинж тэмдэг олдохгүй байсан болохоор цагдаа нар түүнийг өөрөө сайн дураараа гэрээсээ цугтаасан байж болцсошгүй хэмээн дүгнэж эхлээд гэрт нь нэгжлэг хийж үтсэн байдаг. Нэгжлэгийн үеэр түүний гэрээс их хэмжээний бэлэн мөнгө олдсноос гадна хувийн эд зүйлс нь яг байрандаа байгаа болохон тогтоогдсон. Хэрвээ гэрээсээ зугтаах гэж байсан бол ойр зургийн хувцас бэлэн мөнгнөөс авч явах нь тодорхой шүү дээ. Бүх зүйл нь байрандаа байсныг бодох юм бол панлины биед цүнх утас хитвчнээс нь өөр зүйл байхгүй болж таарч байгаа юм. Хамгийн гол нь панлинд гэрээсээ явах ямар ч шалтгаан байхгүй. Хайртай хүүгээ цор ганцаарынгийн үлдээгээд явахгүй гэдгийг
гэдгийг хүн бүр маш сайн мэдэж байсан юм. Цаг хугацаа өнгөрсөөр байсан боловч Панлины утаснаас нэг ч дуудлага гараагүй, мөн мессеж илгээгдээгүй, тэр ч байтугай асаачгүй. Банкны картуудаас нь ч гэсэн ганц ч гүйлгээ гараагүй. Яг энэ байдлаас нь болоод цагдаа нар Панлины сургуу алга болсон гэх хавтас тэргийг улам бүр гүнзгийрүүлэн шалгаж хүн амны хэргийн ангилалд оруулан шалгах болсон байдаг. Энэ үедээ Панлины нөхөр Роу Жавигээс мэдүүлэг хүртэл авч хамгийн сүүлд хизээ уулзсан, хизээ холбоо барьсныг нь асууж эхэлсэн бөгөөд тэд хамгийн сүүлд алга болохоос өмнө яг 7 хоногийн өмнө уцаар ярьж 1 сарын өмнө уулзсан болох нь тогтоогдсон. Роу Жавей эхнэрийнхээ эрлийн ажиллагаанд цагдаа нартай хамтран ажиллахаа амлаж хамт ажиллаж эхэлсэн бөгөөд Панлиныг хайж байна гэх утгатай хэвлэлийн баг хурлыг хийж олон нийтийн анхаарлыг уг хэрэгт татаж чадсан боловч энэ байдал Панлиныг олоход ямар нэгэн нэмэр болоогүй юм. Гэхдээ Панлин болон Роу Жавей нарын хамтын амьдрал олон нийтийн анхаарлыг ихэд татаж орхисон. Тэд хэдий ажилласаа болоод тустай амьдардгаа гэж байсан боловч яг үнэндээ машинаар явхад ердөө 35 минутын зайтай газарт л амьдардаг байсан тул энэ шалтгаан нэг л авцалдаж өгөхгүй байсан. Бас эхнэр нь алга болцоход байхад Роу Жавей эхнэрийнхээ хамгаа сайртай хүүг огт хайхрахгүй байсан нь энэ гэрлэлтэнд нэг л ноо байна гэдэг сэжгийг маш ихэд төрүүлсэн гэхэд болно. Гэвч Панлинд юу тохиолдсон нь огт мэдэгдэлгүй аль хэдийн 14 жилийн нүрийг үзээд байгаа бөгөөд ихэнх хүмүүс түүнийг мөнгө хүлэх ажлынхаа золиос болсон хэмээн сэжиглэж зогсохгүй, гэмт хэргийн бүлэглэлтэй муу харилцаа тогтоосноос болоод ор сураггүй байдлаар амиа алдсан байхыг үүсэхгүй хэмээн ярьцгаадаг. Цагдаа нар энэ таамаглалыг бол шалгаагүй биш шалгасан. Гэхдээ Панлинаас мөнгө зээлсэн хүмүүсийн дотор сэжигтэй хүн огт байгаагүй. Гэхдээ цоор ганцаараа эмэгтэй хүн мөнгө хүлэх ажил хийнэ гэдэг бараг л байх боломжгүй зүйл. Ард нь ямар нэгэн хамгаалалт байсан учраас л мөнгө хүлэх ажлаа хийгээд байсан байх. Нөхөр Роу Жавигийн амиа алдсан хэрэгч бас эхнэрийнх нь хэрэгтэй адил одоо хүртэл ахицгүй байгаа бөгөөд талигаачийн гэрт халдагчид ороод юу ч аваагүй хэрнээ гэрээг нь ундуу сүндүү болгочихсон. Яг л ямар нэгэн зүйлийг хайсан мэт. Магадгүй Панлинч тэр Роу Жавич тэр гэмт хэргийн бүлэглэлтэй ямар нэгэн хамааралтай байсан учраас тэдэнд ийм зүйл тохиолдсон байхыг үгүйсгэх аргагүй болцоход байгаа. Панлиныг эрен хайх ажиллагаа одоо хүртэл үргэлжилсэн хэвээрээ байгаа бөгөөд түүний ах нь хятадаас ирж дүүгээ хайсан хэвээрээ байдгийм байна. Энэ удаагийн маань хэрэг энэ хүрээд өндөрлөж байна. Таалагдсан бол лайк дараарай, сувгийн маань дэмжээ, subscribe хийгээрэй. Баярлалаа. Баяртай.